Орон нутагт хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөх таатай орчин нөхцөлтэй газар хомс байдаг. Тэгвэл дутагдaltaй гэх энэхүү орон зайг нөхөх нэгэн шинэ номын сан Сүхбаатар аймагт байгуулагдаж өнөөдөр өндөр үдээ нэлээ. За энэ бол ерөнхий боловсролын сургуулийн ахлахангийн сурагчдад зориулсан номын сан юм. Сурагчид энд хичээлээ давтах, ном унших, элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлдэх боломжтой. Хүүхэд залууст хэрэгцээтэй компьютер, таблет, дэлгэц, за мөн интернетийн асуудлыг нь бүрэн шийдвэрлсэн байна. Цэвэр тоглох орчинтой, шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр хангагдсан энэ номын сангаар хүүхдүүд үн төлбөргүй үйлчлүүлэх юм аа. Хичээлээ болохоор гэртэл яг хийдэг. Тэгээд хаяа зааварх үедээ сургуулийн номын сан дээр очиж хийдэг. Тэгээд ер нь номын сан нэгдсэн гоё энэ чөлөө цагаа одоо ирээд дуртай үед ирээд моошаад хичээлээ татна гэдэг бол гоё. Тийм. Ер нь аймагт яг та бүхнийг очиж суух хичээл хийх газар ер нь дутагдaltaй гэдэг юм. Ер нь бол дутагдaltaй. Заримдаа яг хаачсан байдаг. Тийм яг очих үед. Өнөөдөр юм номын саны гэж бодох баяртай байна. Би ер нь сургуулийн номын санд юм уу, дотор байрах номын санд хичээл хийдэг. Тэгээд ингээд илүү их хүүхдүүд ингээд орж болох хөрөлцгөөс номын сан байгуулсан их баяртай байна. Хэрэгцээт одоо номуудаар бас бид харсан юм шүү дээ, тийм. За номны олдс тэгвэл та бүхэн хэцүү байдаг байх. Тэгээ ер нь дотор байранд ингээд номууд байдаг. Ер нь сургуулийн номын санд нэг ном байхгүй байхыг би бодож байна. Хичээлэл хийдэг тийм. Ер нь л их гоё юм. Тэгээд яг нийгмийн сугнаад харчаа ингээд байж байгаа нийгмийн ажилтан хэдийн юм зөө игээд тэгээд дээш ирсэн чаяараа ингээд хоосон байж харан тэгээд машин ирээд тэгээд тэндээс ер нь хэдийн буулга зөөсөн чинь ингээд номын сан барьж байгаа маа гэд тэгээд за ямар ч гэсэн гоё юм болох юм байна да гэж бодож ирсэн чинь яг тэн дээр нэлийн жоох юм зөөсөн байсан юм аа. Тэгээд ингээд харсан чинь бүр амар гоё болсон байна. Эндээс одоо суугаад өөрсдөө бүх хэрэгцээт мэдээлэл авах боломжтой байх юм шүү дээ. Та нар зориулсан орчин. Харин ер нь бол одоо яаш мштэй бэлдэж байгаа. Тийм болохоор маш авахч би өгч юу. Ер нь бол одоо яг яаш өгч байгаа болохоор тэр мэнд ер нь бэлтгэл амар хэрэгтэй л болж байгаа гэж бодож байна. Хамж ер нь ингээд чөлөө зураг суугаад хичээл номууд тавтах юм чөлөөт юм таатай орчинд газар өөр хэр байдаг гэж байна. Ер нь бол байгаа. Гэхдээ ер нь бол илүү л их хэрэгтэй л дээ. Тэгээд сургууль дээрээ заримдаа хичээлүүд байдаг болохоор ангиуд ороод байхад бас хэцүү. Тийм болохоор ер нь л гоё л болчихно гэж бодож байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын угуул мөнх болд хувийн хөрөнгө оруулалтаар энэхүү номын санг байгуулжээ. Тэрээр 2017 оноос хойш орон нутгийнхаа боловсролын салбарыг дэмжиж ирсэн бөгөөд ирээдүйн мэргэжлээ сонгохоор бэлтгэж буй сурагчдад зориулж номын сангаа нээжээ. За мөн ингэснээр нутгийнхаа нэг залууг тогтмол ажлын байраар хангаж байна. Цаашид бол энэ үйл ажиллагаа тогтмол явагдана байнгын. За мөн сургалт судалгааны үйл ажиллагаа бас явуулна. Оюутнуудад болон сурагчдад зориулсан сургалт зайнаас болон бид танхимын сургалтуудыг хослуулад явуулсан. Тэгээ эх хичээлийн жилээс нарийн төлөвлөгөөнүүд боловсруулсан байгаа. Тэгээд төрөлцсөн номын сан манаас төрөлцсөн юм номын сан байгаа. Байгаль шинжилт төлхөө математик, хим, физик, биологийн юм ном сурагчид хэрэглэгдсэн гарын авлагуудаар бүрэн хангагдсан юм номын сан болсон. Сүхбаатар аймгийн засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд бүрийг хөгжлийн хөтөлбөрт хамруулна гэж тусгасан байдаг. За энэ хүрээнд хүүхэд залуус руу чиглэсэн бүх төрлийн үйл ажиллагааг дэмжих илэрхийлж, за номын сангийн фондны баяжилтанд зориулж 5 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүллээ. Өнөөдрийн энэ номын сан бол хүүхдийн одоо тэр сурах хэрэгцээ, ном унших хэрэгцээ, ойлгоо унших чадрыг хөгжүүлэх одоо хэрэгцээг хангаж байгаа юм үйлчлэг байна гэж харж байна. Тэгээд энэ үйлчлэгийг маань одоо иргэд маань хүүхнийхээ оролцоон дээр түшиглээд нийгмийн хэрэгцээ хүрээнд байгуулж байгаа нь бол төрийн байгууллагын зүгээс маш талархалтай хандж байна. Ялангуяа төгсөх ангийн хүүхдүүд ирээдүйн мэрэгчлээ сонгох гэж байгаа хүүхдүүдэд яг одоо орчин үеийн хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тэдний хүсэж байгаа энэ одоо минимум орчныг бүрдүүлсэн байна гэж би харж байгаа. За төрийн байгууллагын хувьд бол яг одоо хүүхд хөгжлийн ордныг бид нар даруур замдаа байгуулна гэдгийг төлөвлөсөн байгаа. Гэхдээ одоо тэрийг бол улсын төсвийг маш өндөр өртөгтэй байдаг. Энэ маань 2-3 магадгүй те хургчин жилийн дараа болох бид нар өнөөдөр хэлж мэдэхгүй. Гэхдээ бид нар төлөвлөлөө явж байна. Хязгаар нэг цаг тийм ордонтой болно гэж бид нар харж байгаа. Тэгээд одоо иргэд маань санаачлахаар ингэж байгуулж байгаа нь бас хүүхдийн төлөө хийж байгаа хөгжүүлэх нь үйл ажиллагаа байна гэж харж байна. Номын санд байгалийн ухааны хичээлээр эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэхэд шаардлагатай бүх төрлийн ном, гарын авлага, гадаадын ихтэйд сургуулиудад элсэн суралцахад дэмжлэг үзүүлэх номнууд бий. Мөн түүх, соёлын болон дүрслэх урлагийн сонирхолтой ном бүтээлүүдээр фондо бүрдүүлсэн байна. За цаашид номын баяжилтыг тогтмол хийж, танхимын болон зайны сургалтуудыг мөн хичээлүүлэх юм байна.